За сайн байцгаана уу. Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр 2025 оны 11 дугаар сарын 22. За өнөөдрийн зочноор Монголын эдит драмас клубын хяналтын зөвлөлийн бас манай хяналтын зөвлөлийн гишүүн зэрэгтэй. Зүгээр нэг гишүүнээс гадна маш чухал зочин байгаа. Тэгээд хит холын марафон гүйлтэй. Тийм марафон гүйлтийн 2 дугаар зэрэгтэй тамирчин байна. Ийм хүн байна. За бид нар бол бүгдээрээ мэдэн цэгийг гэж дууддаг тийм цэгийг гэсээр угаас сурцсан. Тэгээд за хамгийн анхныхаа асуултыг бүгдээрээ цэгийн маань анх энэ гүйлтийн спорттой хэрхэн холбогдсон талаар зөвлөөр эхлэе. За та бүхэнд шинэ өглөөний мэнд хүргэе. За анх гүйлтийн спорттой л яг 2019 оны 10 сард буюу Ахиллесийн ихтгэл найдвар боломжит анх удаа марафонд орж исэн. За яагаад орох болсон бэ гэхээр 15 онд би ээж болоод 2 их хүүхэд гаргаад тэгээд нэг 94 хэлтэй төрж исэн. 94 хэлтэй. Тэгээд ерөнхийдөө нэг 2 их хүүхэдтэй өөрийнхөө хөхөр хооллсон гэдэг зарчмаараа бол ерөнхийдөө нэг ахтар одоо жин хаяг ч юм уу тийм бодлого байжгаад яг хүүхдүүд маань бор хоолнд ороод эхлэх үед гадаа гарах үед нь одоо бүгдийн зүгээр ингээд сандал дээр хараад унтуулаа сууж авах биш. Яг ингээд тэрийг нь тавьчаад ингээд тойрол алхалт хийдэг байсан. Тэгээд ерөнхийдөө бол 10,000 алхалт өдөрт хийх хэрэгтэйгээд өөртөө тэгж явж агаад 19 онд маань нэг танил ихч маань ингээд дандаа Facebook дээр ингээд гүйлтийн стори одоо нэг пост хийдэг байсан. Тэгэл ерөнхийдөө тэр цагаас эхлээл за нэг гүйж үзье гэж бодоод баг-багаар гүйж эхэлсэн байгаа. Тэгээд хамгийн анхны маань гүйлт маань болохоор яг Ахиллесийн 10 км-ийн уралдаанд орж ирсэн. За тэгвэл цөмөрөө тэр цэгийн сториг нь үзсэн ихч нэг баяр хүргэж байна. Тийм маш их баярлалаа. Тэгэхээр нөгөө хамгийн анхны Ахиллес 10 км-т гүйсэн гэж байна шүү дээ. Тэрийг гүйх хүртэлх хугацаанд тэр яг анхны тэр ихчийг хараад гүйх мэдрэмж төрсөн хоёр хугацаанд ямар хугацааны дараа гүйсэн бэ? Би чинь 15 оны хавраас алхаж эхлээд гэдэг чинь нэг 2-3 жил. Тэгээд ерөнхийдөө нэг гүйхээс өмнө өдөр тутамд баг өдөрт 10 км алхахдаг байсан ажил руугаа. Өглөө ороод өрдөөсөө байнгын машин барих ингээд ажилласаа гэр орын хооронд болохоор нэг багтаа нэг цаг 30 минутаас 2 цаг түгжирдэг. Тэр түгжирлийг одоо юу гэдэг ингээд дэмий сууж ахаа оронд 30 минут нэг алхаад гэрлүүгээ би очичдаг. Эсвэл ажил руугаа ч юм уу яг богино хугацаанд очичдаг болохоор миний хувьд бас цагийн хувьд бол айгүй ингээд хэмнэлттэй тий. Тий яг ямар хугацааны дараа гүйсэн бэ гэсэн байхгүй тэр нэг гүйж эхлэхийг шийдээд тэгээд тэр тэмцээнд орсон хугацаа шүү дээ. Тэр хооронд ямар хугацаа зарцуулсан бэ? Яг 19 оны 10 сард яг анхныхаа тэр юунд орчоод марафонд орчоод 10 км гүйгээд тэгээд нэг гүйгээгүй. Тийм. Гэхдээ мэдээж тухайн үед бол ингээд аюу гоё ягаш анхны 10 км маань тэгээд хизээч одоо тэгж гүйж үзэж байгаагүй шууд ингээд шууд 10 км л орцсон. За тэгээд 20 оных нь ерөнхийдөө нэг дулааны улирал эхлэхээс ингээд 7 хоногт 3-аас 4 удаа. Гэхдээ ерөөсөө дандаа ингээд би ингээд бодоод хараа яг тэр хугацаанд бол дандаа л 10 км ингээд 7 хоногт ингээд нэг гүйхтэй тэгж гүйдэг гэсэн. Гэрээсээ гараад маршлын гүр орчоод талбайгаас буцаад талбай ороход яг ингээд 10 км болчихсон. Дандаа 10 орвол. Тэгээ дандаа л 10 гүйдэг. 10 гүйсэн чи 10 болсон. Тэгээ яг ингээд нэг 2-3 жил яг ингээд ерөөсөө 10 км-тэй л ингээд дандаа гүйдэг гэсэн юм. За магадгүй одоо нөгөө энэ юуг нь үзээд манай энэ подкастыг үзсэн бүх шинэ хүмүүстэй за гүүхтэй юуг бэлдэх ёстой гэдэг нь анх гүүхтэй гэж бодож магадгүй шүү дээ. Тэр үед мэдээж хэрэг одоогийнхоос туршлагагүйсэн. Гэхдээ өөрийнхөө хэмжээндээ тэр гүүхт болон алхалттай хэрхэн бэлддэг байсан бэ? Тухайд л яг өстэй нөө байгаа пүүзээ байгаа одоо бэлтгэлийн өмнөд хувцаа ингээл өмсөөл гүчдэг байсан. Нарийн одоо юу гэдэг хөлс шингээгчтэй ч юм уу те салхины хамгаалттай ч юм уу гэсэн тиймэрхүү нэг одоо олон хач өгөөгөө яагаад тэгэхээр яг би үнэхээр энэ гүйлтийн спортыг цаашдаа амьдралдаа одоо юу гэдэг хэрэгжүүлээд явах уугүй юу ингээд зарим нэг тохиолдолд тэгдэж шүү дээ ингээд амар сонирхлоор ингээд баахан юм ингээд
сонирхож авангуудаа тэрийг цаашаа үргэлжлүүлэхэ болчих юм бол санхүүгийн хувьд бас айгуу дутмаг. Тийм учраас яг одоо зүгээр байгаагаа өмсөж хэрэглэж чаддаг гүйж агаад үнэхээр цаашдаа энэ спортоор цаашаа үргэлжлүүлэхээр бол яг тэрэндээ зориулаад бэлдсэн. Тэгээд анх болстой яг үнэхээр нэг даван өмд цамцтай л гүйдэг байсан. Одоо бол мэдээж энэ хоёрын хоорондох хугацаанд болохоор мэдээж тодорхой хэмжээний туршлага хөрвүүлж байгаа хамт олнуудаас бас мэдээллийг авч байна тий. За анхны тэмцээн ахилсан байсан гэсэн шүү дээ. Тэгээд 10 км гүйгээд яг тэр барайнд орсны дараах сэтгэл дурсамж явуулж. Одоо яг нөө цэцэрлэгт хүрээлэнгээс эхлээд Дүнжин гарвын замаар гараад тэгээ буцаад 5 км тойрдог байхгүй юу. Тэгэхэд бүр би яг ингээд яг юу хийгээд байна л гэж бодож ирсэн тохой те. Тийм тэгээд яг буцаад Дүнжин гараа тойроод цэцэрлэгт хүрээлэн ирэнгүүт нөгөө нэг дэмжигчд маань аюу гой ингээл станаар амжилт төсөй гэл ингээд яг бариад өгөх тусам ингээд хүн огшиж эхэлдэг юм билээ. Тийм тэгээд яг бариалаа ороод ирэнгүүт би 10 км гүйж чадлаа гэдэг ингээд өөртөө айгуу тийм нэг юм гоё одоо ихтгэлтэй ингээд нэг өөртөө урам зориг авах тэрийг бол хамгийн анхныхан ихтгэл надраас авч ирсэн. Тэгээл ер нь бол миний яг гүйлтийн анхны одоо юу гэдэг цаашдаа ер нь гүйе гэсэн тийм сэтгэл бол тэр тэмцэн дээр л үлдсэн баг. Тэгэл гүйлттэй нас нүштэй холбогдсон гэсэн. Одоогоос хэрэг одоо бараг 5 жил болох чинь тий. За тэгвэл дараагийн одоо 10 км гүйчлээ те. Тэгээд дараагийн за 20 магадгүй 21 км. Тэгээд 42 бүтэн марафон те. Тэгээд 50 км ч үт юм. Тэгээд ингээд нөгөө нэг дараагийн алхмуудаа яаж хийсэн? Тэгээд 20 оны зунаас яг эхлээл тэгэл би нэг яг 2 жил ерөнхийдөө ингээд яг 10 км 7 хоногт нэг 40 км ч юм гүйчдэг. Тэгээд миний нэг юм уламжлал байдаг. Өөрийнхөө төрсөн өдөр дээр өөртөө зорилго тавиад дараа жилийнхаа одоо дараа шинэ насн дээр гэхэд тэр зорилгоо биелүүлсэн байх тийм нэг юм уламжлал байдэ. Тэгээд 22 он тий ямар ч тач би 35 насн дээрээ нэг бүтэн марафон заавал гүйж үзнэ гэсэн тийм өөртөө зорилго тавьсан байсан. Тэгээд яг тэр 22 оны 5 сард Улаанбаатар марафонд би анх удаа орж үзэж байгаа. Тэгээ ердөөсөө 20 оноос хойш нэг 2 жилийн хугацаанд өөрөө нэг юм сонирхогч маягаар тий 10 км л гүйж байгаа л яг 22 онд бүтэн марафонд Улаанбаатарт гүйж үцхээр тэг яг ингээд нэг 36 нас хүрэхээс өмнө галс одоо юу гэдэг 40 км гүйж үзнэ гэсэн зорилго тавьсан байгаа ш. Тэгээд яг 5 сард Улаанбаатар марафонд анх удаа орж 42 км-т гүйжсэн. За 22 оны хувьд бол миний анхны марафон тэгээд дээрэс нь бүтэн 42 км цаг агаар явуулсан маш хэцүү байсан тохойд ингээд маш их бороотой хүйтэн тий. Тэгээд эхний 20 км би ингээд нэг хөгжим сонсож гүйдэг байсан. Тэгэл яг нөгөө яг тэрс юугаараа л ингээд гүгсэн чинь надад айгу тухгүй байсан. Яг ингээд 10 км дээр ингээд чимээ хажуунаас ихтэй дээрэс нь бороо ихтэй тий. Тэгээ өрдөөсөө хөгжмөө болигээд 2 тойрог бол ингээд гайгүй явчихж байгаа. Яг 3 дахь тойрог буюу 33 дахь километр суйсын тэнд байсан. Тэнчэнээс л ерөнхийдөө айгүйх ядарч эхэлсэн. Тэгээд нөгөө нэг 2 охин маань тухайд ч одоо 7 настай байсан болоо. Ээж хаана уулзах юм бэ гэхээр бариандаар уулзъя, ээжээгээ хүлээж байгаараа гэж хэлсэн. Тийм учраас би яалчгүй цогсмоор ядармаар байсан, одоо болчмоор байсан ч гэсэн охтуудтай би амлсан байсан учраас одоо юу гэдэг заавал замаа дуусгах хэрэгтэй гэл гүйсэн. Тэгээд 33 км дээр суйсын тэмцээнээс нилээ ядарсан бүр ингээд хөл бүр ингээд цогсмоор санагдаж байгаа юм чам. Тэгсэн чи яг манай 2 охин хүмүүсийн тэнд ийм мартлуу яг иргэдэг уулзвар дээр ингээд бороонд норцсон дараа цогсож ирсэн чи бүр би одоо улам яг хичээх ёстой. Тэгээд бариан дээрээ заавал хүрээд 2 охиндоо ингээд одоо юу гэдэг ээж нь энэ 42 км-ийг гүйж чадсан шүү гэсэн тийм одоо сэтгэлийг өгөх хэрэгтэй гэж бодол аягүй хичээсэн. Тэгээ анхны 42 байсан. Тийм миний анхны одоо Улаанбаатар марафонд одоо Ахиллесийн 19 оноос хойш ердөөсөө тэмцээнд орохгүй байж байгаад 22 онд шууд 42 км-т орсон гэсэн. Тэрний өмнө ингээд 10 км гүйдэг байж байгаад нэг дунд нь нэг өөртөө за би нэг 21 км хагас марафон гүйж үзьегээд бас юу байж исэн гүйж исэн хүрээлэнд тий. Тэгэд чинь 2 цаг 16 минут би 21 км-ийг анх тэгж гүйжсэн. За тэгээд 22 онд 42 анхныхаа бүтэн марафоныг болохоор 4 цаг 39 минут гүйж барианд ороод. Гэтэ 15 дахь барианд орж ирсэн. Тухайд гэтэ хүн цөөхөл исэн юм шиг байгаа. Тий 42 км-т анх тийм байсан.
Тэгэхээр ер нь анх ингээ гүйж байгаа хүмүүс бол за анхны 21-ийг яг ингээд 2 цаг сая 16 минут. Тэгэхээр ерөнхийдөө за нэг 6 пейсер ч юм ингээл яг жигдхэн барайл те. Ингээл яг тэр тухайн өөрийнхөө пейсийг ямар зайн хамаахгүй жигд барьж гүйх маш чухал гэдэг бол эндээс харагдаж байна. Мэдээж ядраа сүүл рүүгээ унгааж болно те. Унгаах магадaltaй. Гэхдээ тэр бол бэлтгэлж тухайн хүний юунаас хамаарж байгаа шүү дээ. Маш чухал зүйл юм байна гэдгийг эндээс ойлгож байна. Тэгээд дараагийн асуулт болохоор мэдээж 50 км. 50. Тий 50 км. 6 цаг. Тийм 6 цаг баг шүү тий. Тий 6 байж болно. Тэмцээний дараалал ирээд. Тий тэмцээний. Яха тэгэл одоо ингээд миний бүх юм ингээд нөгөө нэг төрсөдрийн хооронд зорилго тавиал гээл. Гэтэ 42 км-ийн зорилгыг ямар тач биелүүлсэн. Дараагийнх нь болохоор 23 онд манай нөгөө 6 цагийн тэмцээнд хүрээлэнд болсон. Тэгэхэд багийнхныгаа дэмжиж байхдаа за би ингээд 6 цагт ямар нэгэн байдлаар бас ингээд орж өөрийгөө чаленж хийж 6 цаг гүйж чадах нь үгүй юу гэдгийг үзнэ гээд 6 цагийн зорилго бас тавьсан дараагийнх нь төрсөдөр дээр. Тэгээд 23 оныхаа төрсөдөр дээр гэсэн шүү. Тэгээд би 24 оны хавар Солонгосын Гүмиот талсан 6-12 24 цагийн гүйлтэд элитийнхаа хүмүүстэй тамирчтай хамт 6 цагт орсон. За тэр 6 цаг маань бол бас амаргүй байсан. Яг тухайн 23 оны 12 сараас дөрж балан багшийн эрчимтийнхаа ангид одоо юу гэдэг бэлтгэл аваад яг юм системтэй бэлтгэлд ороод явж байгаад яг хаврын 4 сард тэмцээн явахын сарын өмнө би холын гүйлтээ хийж явж байгаад яг ингээд чулуун дээр жоохон бүдэрсэн. Гүйлт хийж явахдаа. Гэхдээ унж бариагүй. Тэгээд тухайн үед үеийн даалгавар чинь 37-42 км байсан. Тэгээд 42 км цэцэрлэг түрэл ингээд дуусгачаад тэгээд угаасаа л тэр хол гүйж байгаа хүний хувьд толгойдоо хөл гард бүхэл юм өвдөхгүй гэж байхгүй шүү дээ. Тэгээд тэр нэг чулуу бүдэрсэн дэнийх юм бодаагүй тэр бас нэг 20 км дээр байсан болохоор анзаараагүй байжгаад маргааш өглөөн нь босоод ирсэн чинь би ингээд алхаж тоолцсон. Ингээд доглоод тэгээд яач вэ гэж бодоод эмчид үтсэн чинь ингээд нэг түнхэнд чинь ингээд баг зэрэг өөрчлөлт орсон байна гэд. Тэгээд тэмцээнд явах болооддаг. Миний ингээд нэг хөл доглоод өрдөөс бэлтгэлээч хийж чадгаа болсон. Тэгээд маш их яралтай эмчилгээнүүд хийлгээд баг явахын 10 хоногийн өмнө би ингээд доголдсон хэвээрээ байгаа л тэгээд хүсвэлтэй ингээд яг хүн ингээд явна гэж зорьсон юм дээр чадхаа болчихоо гэдэг ингээ айдас ингээд шууд гараад ирт юм лээ. Одоо би яана те ингээд тэмцээнд орж чадхаа болчлоо ч гэдэм үү. Тэгээд өрдөөсөө байж болох бүхэл юм хийсэн ингээл хамгийн сайн амьд дээр очиод те. Тэгээд аргаа хараад нэг сүултээ амир хүчтэй тараа хөл рүүгээ илгэсэн. Тэ. Тэгээ эмч бол хэлсэн за яг хуу тэмцээний чинь бол ингээд давчнаа. Гэхдээ чи зайшгүй буцаж ирээд дэмжлэгээ заавал хийх хэрэгтэй гэд. Тэгээд тэмцээндээ би явсан штэ доглон. Доглоо явсан. Ингээ нэг сайн юу ачдахгүй гүйчихдэггүй. Тэгээд өвчин намдагч тариа авч агаад. Тэгээд 6 цагийн тэмцээндээ орсон. Яг өглөө нь манай хэд надад өвчин намдагч тариа хийгээл. Тэгээд тэмцээнийг 6 цаг эхлэхэд би нэг 14-15 дахь километр дээрээс миний одоо нэг өвчин сэтэрч гисэн. Тэгээд ингээ зогсчих юм бол би яач ингээд нэг буугаад өгчөж байгаа ч юм шиг. Гэтэ хөл нь өвддөг. Тэр бас аяг ингээ одоо бодглохлоор айгүй буруу юм би бас хийсэн байгаа ба. Хэдийгээр яг хуу зорилготой хүрээ 6 цаг гүйгээд үтсэн цаа. Эргүүлээд би цаашлаад дахиад цаашаа гүйх боломжоор магадгүй алдчихсан байсан бол яах вэ? Тэгэхээр үнэхээр тэгж ер нь бол одоо юу гэдэг заавал тэгж хүчлэх ер нь бол шаардлагагүй. Тэмцээн бол байж лээ. Хэрвээ миний эрүүл мэнд одоо юу гэдэг сайн байх юм бол би тэмцээний үргэлжлүүлээд явах бүрэн боломжтой ахна шүү дээ. Гэтэл тэрэн дээр тэгэж 6 цагаа заавал дуусгах нэг 6 цагаа гүгээд 54 км 6 цагийн хооронд гүйсэн. Тэгээд цаг агаарын хувьд ер нь бол айгүй хэцүү тэмцээн байсан. Нэмэх 34 градусын халуунтай бүр ингээд ямар ч үйл авахгүй наартаа тий. Тэгээд яг 400 м-ийн тойргийг одоо хичнээн ч одоо тойроод байгаа. Тэр ер нь бол айгүй хүн тэмцээн байсан. Тэр тийм. Урд чинь 4 сарын 28-ны өдөр байсан. Тэгээд ерөөсөө тэгж халаагүй. Монголд ер нь айгүй ойролцоо цаг агаартай байсан байхгүй. Солонгост бид нэр өгч. Тэгээ яг урд өдөр нь тэр тэмцээн болох газараа очиад туршилтын гүйлт хийгээд талбай малбайтайгаа танилцаад те. Тийм гүйлт хийж явахдаа юу гоё цаг агаартай байж байгаа л. Тэгээд яг тэмцээн болдог өдөр нь өглөө яг тэмцээн эхлэх гэж байхад 28 градус. Тэгээд өдөр нь гинтгөө огцом халаал. 4 сард ингээд наран түлэгдээд бид нар 100 хөдөө явахаар наран түлэгддэг шүү. Яг тэр шиг 6 цагийн дотор ингээд наран түлэгдээл ингээд баахан техникийн мөр
макны мөртэй болоод Тий. тэгээд очирсан те чинь айгүй хүнд тэмцээн болж байсан. Тэгэхээр тэгээд саяын туршлагаас цэгийн туршлагаас харахад бол яг уу өөрийн хувийн амбиц байна шүү дээ те. Одоо бид гүүгээд за энд тийм тэмцээнд орохоор нэгэн зүрх сэтгэл санхүү мөнгөө зориулсан. Тэгээд болох гэсэн наан нь богино хугацааны өмнө гидл авсан байдаг. Тэгээд гэтэл ингээд тэмцээнд орыг ингээд хүчлээд бас орох нэг талаа за яг зорилготой хүрж байгаа нь зөв юм шиг бол нөгөө талаа бас бодовчтой юм байна гэдгийг ойлгуулж чинь те. Яг энэний төлөө ингээд явж байгаа дараа нь маш хүнд гидл авдаг ч юм уу те. Авчих юм бол энэ чинь нөгөө удаан хугацаанд гүйх боломж хязгаарлаа дараа нь энэс илүү харамсал бас төрж болох учраас хэрвээ тухайн үед бас зарим ингээд зүрх сэтгэл юу гэж хэлж байгаа за одоо болио болж байгаа гэвэл бас болчвол бас зөв тэгч. Тий зөв байж бас болох юм те зүрх сэтгэлээс дагараа гэж хэлмээрээ. За дараагийн нь болохоор 50 км явах. За дараагийнх нь 50 км. За тэгээд 6 цагаа дуусчаад тэр 24 оны 11 сар жижигүүгийн 50 км-т оролцсон. Тий 50 км-ийн бол би өстэй барилгыг уйлж орж исэн. Яагаад уйлаад орсон бэ гэхээр ердөөсөө анхнаасаа л гараал биенээсээ төөрцгөөгөөл замаа амд урж яваал дээрэс нь уух юмгүй болоод тий ингээд өглөө өдөр чинь 6 цагт гараанаас гарч байгаа. Тэгээд бороо ороод цагийн хувьд яг тааламжтай ингээд айхтар халуун биш сэвэл зөөр одоо гой салхитаа бороо орох үедээ ороод л тий яагаад чи ингээд нөгөө нэг юм төөрж ихснээсээ болоод тэгсэн үү яасан тий ингээл бараг 4 км шахуу төрсөн ингээд бид нар юу бүгд л төрцгөөсөн баг багшаасаа ч төөрөөл тий тэгээд уух юмгүй болцсон тий тэгээд нөгөө 50 км ингээд цагаа харахаар 50 км нь болцоод идэг барай нь орчихгүй. Тэгтэл нөгөө бид нар төөрөөл бүрэл яваадсан юм шиг зам. Уул нь ингээд бодхолоор ингээд нөгөө Жижиг Арлын 200 км юм тойрсон юу болохоор 50 км нь ингээд тойр зөндөл явж гэтэл тэр чинь ингээд янз бүрийн гудмаар ороод ч юм уу тий ингээд салж яваад. Тэгээд нөгөө тэмдэглэгээ бас тухайн тэмцээний зохион байгуулалт бас жоохон сайн байгааг болооч тэрөө бид нар нөгөө тэмдэглэгээгээ өрдөөсөө бас сайн анзаарчдаггүй. Тэгээд 50 км болцоод байхад барай маань орж ирдгүү. Ямар хэцүү юм бэ? Тэр бүр ингээд хажууд явж байгаа хүнээс усгүймар санагдажсэн бүр ингээд усгүйдээд. Тэгэл яг барай дөхөж ирж байгаа нэг юм чимээ хөгжим тэр мэддэг зүнгөт бүрстэй. Йоо бурхан минь л гэж бодож байгаа юм. Тэгээ барай гараад яг энэ эдийг гацсан харсан. Тэгэд яг миний хамгийн одоо юу гэдэг сэтгэл тоногсон уйлж орж исэн тэмцээнд бол тэр жижигүүгийн 50 км. Тэр тэмцээн нөгөө өглөө 6 цагт үйтэй байхгүй. Тэгээ гараанаасаа ингээ гардаг. Шүнг болсон тийм. Тэгэхээр нөгөө харанхуй гоохгүй чи 6 цагттай тэгээд харанхуй гараа явчихна. Тэнгүүд бид нар чинь нөгөө юу мэдэхгүй анх ингээд гараад баринс гараад эхний 1 км гүйгээл хамгийн ихний эргэл дээр буруу эргээд ингээд явчих жоохгүй. Тэнгүүдээ дараа нь зөв эргэлтэй ингээд олоод ингээ орох хооронд ихэд бараг 1 км илүү тойрог гүйгээд явчихсан. Тэр ихтэй зөвхөн манай монголчууд тэгээ буруу гүйчихэж байгаа байхгүй. Нөгөө бид ч өөрөө өөрсдийн тесттэй явж байгаа болохоор ингээд нөгөө орд хамгийн орд явж байгаа нь буруу гэж ингээд орд аюун харангууд дагангууд араагарынхад дагцсан юм шиг байна. Тэгээл дотор нь ингээд хэд олон эргэлтүүдтэй. Тэгээ тэр нэг юм жижигхэн зам дээр юм сум наасан байгаа гэж хэлж байгаа. Тэгээ тэрийг бид нар анзаараачгүй юм уу? Тэгээд дор бүрнээ ингээд хүн болгоно гэсэн юм шиг. Гэтэ нөгөө өөр ард явж байгаа хүнээ яаж одоо чэгийг жишээлбэл яаж бодолч тэнд яаж явсныг мэдэхгүй болчихж байгаа байхгүй. Нэг байшин гараал нэг байшин гадар чи харахгүйс нэг байшин гал яг 20 тойрчдөг байхгүй. За энэ өрдөөсөд нэг л биш. Яагаад ч ингээ 2 тойрох тий. Тэгээ өөр ингээ зам байхгүй болчих. Тэгэхээр яг өрдөөс яг буруу явж байгаа юм шууд мэдээд эхэлж байна. 3 удаа нөндөрүүлсэн шүү. Тэгэл нөө нэг хамгийн инээдтэй нь явж исэн чинь нөө нэг маструудтай би тааралдаа. Яана би одоо ингэж хурдан гүнд гэж. Тэр махаа альмагч гэдэгтэй ингэж таарлцчихдаг байхгүй юу? Би бол арайчсан гэж хордог. Дөрөв мөрөгтэй болдог гүйхгүй байх та гэсэн чинь нөгөө хэд маань бас төрчихсөн. Тэгэл ерөөс ингээл төөрөлтөл би энтэйгээ тааралдаад тий. Тэгээ 21 км дээр багштайгаа тааралдаад уух юм байхгүй болцсон. Авч явсан яг 10 багшаасаа уул нэг юм хангасч бид нар ч өөрсдөө төрсэн чинь багшаасаа уух юм авч тавьчихсан. Уудлын дээр зандаа таарчсан юм. Тэгээд яг 21 км дээр нилээ өгсөө тэр бол нилээ өгсөө аюу хүнд байсан.
яг уух юмг болсон. Тэгээ уух юмны тэр чинь 10 км-ээр уусныхын цэг нь байсан юм. Тэгээ уул нь тэндээ бид тийж уусна. Тэгээд нөө тэр чинь аяган дотор ингээд тавьчихгүй ингээд том одоо покер тэр чинь савтаага бид нар ч одоо уухын тулд тэр чинь ингээд аяга зогсож хамаг цаг хугацаагаа алдах гэдэг штэ. Тэгээд уух юмг болсон чи зогсоосоор гарахгүй юм лээ. Тэг өөрийнхөө байсан нэг жээлийнхээ саунд ингээд нөө покероо хийх гээд ингээд зогсож исэн чи цээгээл хойноос дуудсан чи багш ус ёо багшийг хараад бүр нэг хүн чинь амар баярлж байгаа юм чаа. Тэгэл багшаасаа уух юмныхаа тэгээд тухайдсан бас нэлийн жоох ингээд ахиух авчихгүй юм уу. Ганцхан юм аваад явд. Тэнгүү 40 км дээрээс уух юм болоод л та. Ингээл ангаал цангаал наарч гарч эхэлж. Энэ бол тэр болж иж болстой амарсан. Зээги багш гараад ирсэн гэж бодсон явсан чинь шууд төсөөлөгч. Ингээл харсан чинь багш төргөний машин шиг харагдсан. Тий, тэгэлгүй яа. Тий. Бүх юм хэлсэн. Тэр үед яг тэгжсэн багш ингээд аюу тэнд орсон бүх хүмүүсийн ингээд уух юмнуудыг дандаа ингээд хойно аваад үүрцэн. Тэгээ тэр нь баг 15 мав хил байсан багт. Ингээ үүрээ тэгээ дугуйтай. Тэнгүүд чинь нэг аюу олон командууд ингээд нөө пэйжтэй явж байгаа учраас нэг урд байгаа дээр нь одоо 5 км-ээр тааруулж өгөөл тэ. Тэнгүүтээ дахиад хойно байгаа хүмүүст нөгөө л ингээл явж исэн багт. Тэгээ эхний хэдэн одоо 10 20 км ч юм ингээ боломжийн явж байгаад тэгээ сүүл рүүгээ чинь багш хүртэл төрчихөж байгаа байхгүй. Тэгээ яг тийм тэр бол бас нэлээд хөгжилтэй юм болсон тий. Тэгэл одоо яг ингээл тэмцээн болгоны дараа ингээ бодохоор бүгд л яг тухайн цаг хугацаанд аюу гой дурсамжийг эсвэл одоо ямар нэгэн гүйлтийн ч юм уу тий сургамж туршлагыг бол ингээд өгөөдсөн байгаа. За тэгвэл хамгийн гой дурсамжтай тэмцээн ямар тэмцээн биш юм одоо ер нь Орос ингээд тэмцээн дотроос одоогийн байдлаараа би ч нэг ер нь их олон тэмцээнд ордгоо хүн л дээ одоо ингээд бодохоор GB марафонд 22-нд анхны 42 км-ийг гүгээд за 23 онд бичин бэртлэлээс болоод би GB марафонд орчтойгоо гэхдээ 23 оноос эхлээд хоёр охинтойгоо гэр бүлийн марафонд гүйдэг боломжтой одоо энэ жилийн хувьд ингээд 3 дахь жилдээ гүсэн тий тэгээд 23 онд ямар та GB марафонд орчтойгоо 24 онд ингээд 6 цаг UB марафоны 21 км тэгээд Жэжүгийн 50 км ер нь аягүй бага тэмцээнд ордог. Яагаад одоо тэгдэг вэ нөө хэлжсэн яг төрсөн өдрийн хооронд тодорхой хэмжээний өөртөө зорилготой байна. Энэ магадгүй одоо дан гүйлт гэхгүйгээр одоо тухайн жилдээ би юу арай нэг сурж илүү тий одоо өөр төрлийн юмар хичээлж үзмээр ч юм уу. Нэг хэсэг бол нэг жил нь газрын теннисээр хичээлсэн. Нэг жил йогоор хичээлсэн гэл ингээд дандаа ингээ өөр төрөл рүү айгүйх ингэж орох сонирхолтой байдаг. Тэгээ одоо бодохоор миний одоо орсон цөөхөн тэмцээн бүгдээрээ л надад тодорхой хэмжээний туршлага тий маш гоё дурсамжууд за тэгээд яг баг хамт олонтойгоо Солонгос руу явсан тэмцээнүүд бол бүр үнэхээр гоё дурсамжуудыг авчихсан. Гүми юу жиж юу аль тий гүми жиж аль нь гэхдээ зүгээр яг үнэхээр тийм сэтгэлийн хувьд одоо надад том үлдсэн юу гэх юм бол жижүүгийн 50 км. Тэндээс нөгөө жижүүгээс бол хамгийн надад бас нөгөө та хэддээс харахад нөгөө рил хийжсэн шүү дээ тий. Энэ тэмцээний энэ октодтойгоо юу тий манай октодын рилтэй тэр айгу гоё болсон юм шиг байна. Тий. Тэний бичлэг манай хин цэнгэл ахын бөө ажил бас дээ бас бүгд зөвлөд тэгээд бид нөгөө та буудлын коридор дээр ч юм уу бичлэг хийж байгаа байхгүй. Тэгээд бид за рилийн дараа нь үзнэ гэдэг аль болох энэ юу хийж байгааг нь мэдэхгүй байж байгаа сүүлд нь үзүүлээгүй сонирхолтой байх болов уу. Тэгээд нөгөө гарч харж нөгөө хэрэг дурлахгүй ингээл гүрийг гарч хэрэг дурлмаар байсан гэсэн гүрийгээд байж дэс. Яг тэр санаанд орчлаа. Тэгээд манай цэгийн маань бас ингээд гой юмнуудыг рил хийдэг. Тэгээд ялангуяа IG дээр нь дагах юм бол энэ дээр ингээд гой рилүүд нь байждаг байхгүй. Facebook дээр нэг тавьдаг юм шиг байна тий. Тэгээ одоо бас харцсангуу ер нь нэг тэгэж одоо аюу тий зураг энтер рилитер хийх нь ер нь жоохон багассан байна. Гэхдээ аль болох нөгөө нэг чинь бидэрт эргүүлээд дурсамжуултна би дараа нь одоо ингэжсэн магадгүй нөгөө нэг хоёр охин маань том болоодсан. Миний ээж одоо аюутэй ингэж гүйдэг байсан юм тэмцээн оролдоонд ордог байсан. Октодын маань хувьдсан бас хэрэгтэй болов гэдэг үгнээс ерөнхийдөө аль тэр зураг бичлэгтэй хатгалж үлддэг байгаа. За одоо хоёлаа болохоор юу вэ? Одоо нөгөө
ерөнхийдөө ингээ гүйлт маань ингээ бий болж байна те. Тэгвэл амралт одоо гүйлтийн хажуугаар амралт нойроо те яаж зохицуулж ийн бас босод хүмүүстэй бас туршлагаас авах. Тийм. Ерөнхийдөө манай гэр бүл нэг 9-9:30 хооронд орой унтдаг. Ингээ бүр ингээ тогтцсон. Тэгээд өглөө бэлтгэлдээ гарахын тулд зарим тохиолдолд 4:50 ч юм уу 5-д босоод тэгээд өглөөнийхэн бэлтгэлийг хийдэг. За тэгээд мэдээж нөгөө 9-өөс ажилдаа учраас одоо тэрнээс өмнө өөртөө цагаа зарцуулахгүй бол уусаа ажлын цаг энэ төргээд бүх юм давхцсан. Өглөө 5-д босоод нэг 7 хүртэл бэлтгэлээл хурж ирэл хүүхдүүдийн хоол цайвандыг бэлдээл. Ер нь бол яг ингээд нэг тогтсон цагтаа унтаал яг тогтсон нэг юм хөвшил байхгүй бол нөгөө бидний хувьд ер нь одоо юу гэдэг дан бэлтгэл хийдэг хүмүүс гэлтгүй ер нь хүн болгон л айгу нэг юм зөв дадал суралцахгүй л ингээд дийлийнх нь айгу баг унтдаг. Ингээд нэг хүмүүстэй ярилцахаар ингээд 4-5 цаг ч юм унтдаг гэдэг тэгэдэг. Тухайн үедээ одоо юу гэдэг бид нар ямар нэгэн байдлаар ядарч байгаа одоо нэг юм илэрхгүй байгаадсан. Тэр нь урт хугацаанд үргэлжлээд ирэхээр бидний бие организм бас сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр би бол айл болох 8 цаг унтахыг хичээдэг. 8-аас дээш унтах ер нь ингээд зарим нь ажлын шаардлагаар ч юм уу жоохон орой унтах гэдэг тэгэхээр ингээд ядарч байгаа хүн мэдээд одоо юу гэдэг заавал бэлтгэл хийх ёстой гэж өөрийгөө хүчлээд бас байх шаардлагагүй. Нойр бол яг ер нь бол 8 цаг бол хангалттай авах гэж боддог. За тэгээд өглөөний цаг бол ердөөс тасалдаггүй. Заавал өглөөний цай уудаг. Хүнд юм бол өглөөний цай нар хэрэгэлдэг. Аль болох хөнгөн гол нь нэг миний биед хэрэгтэй шимт хижилтэй тийм бүтээгдэхүүн бол төлхөө сонгоо хэрэгэлдэг. За одоо нэг өглөөний цайны талаар ирсэн юм чинь ер нь ингээд өдрийнхөө ингээд хоолны ер нь тамирчин хүнтэй за гүөхч хүнтэй хоолныхоо найрлага дэглэмтэй тэрийг ер нь яаж яриулж зохилтоо бол хоолны дэглэмийн хувьд би нөгөө 94 хил болоод харгалж ирсэн гэдэг чинь ер нь тэрнээс хойш ер нь бол хоолтондоо маш юм анхаардаг л та. Яхаа нөгөө нэг хин өлсөж ийн гэхээр заавал нөгөө нэг цатгалан байх гад янз янзын юм идэх биш. Гол нь миний биед яг юу хэрэгтэй байгаа гэдгийг айгуу сайн хэрэгтэй зүйлээ л ер нь хүн хэрэглэх хэрэгтэй. За тэгээ ихээр биш багаар тий. Ихэвчлэн ерөнхийдөө ногоож юм эсвэл хэрэглэхийг болдог. Тэгээд хүн нэг биенээ анзаарч заримдаа би ингээд үнэхээр их мах идмэр санагдтыг. Тэгэхээр магадгүй тэр нь надад одоо уурэг дутагдаад байгаа ч юм уу тий. Шимт хижээл дутагдаад байгаа илэрч үж болно. Бэлтгэлийн үед нөгөө нэг холын гүйлтийн өмнө бүгдээр ингээл нэг торт идээд нүүрс ус айгуу сайх хөстэй гэл аяг тэгж иддэг байсан. Тэгээд тэрийг одоо би ингээд бодлоо тэр бол надад тийм ч зохимжтой зүйл биш байсан юм бэлээ. Би яг тэр одоо эрч хүчийг юунаас авч байгаа гэхээр одоо торт нүүрс уснаас илүүтэйгээр яг би хангалттай 8 цагийнхаа нойрыг сайн аваад шимт хижээлтэй хоолоо сайн идээд амарч чадсан байх юм бол холын гүйлтийг бол асуудалгүй одоо юу гэдэг ингээд те өмнө нь яг ингээд нөө өөрөө ч мэдэхгүй за торт идчихвэл би айгу хүчтэй удаан хугацаанд гүүгээд байна гэж бодлоо гэсэн чинь эсрэгээрээ ер нь ингээд нэг буцаад одоо юу гэдэг нөө жингээ барих дээр ч юм уу тэртэл дээр бол надад өөр санагдсан. Тэгэхээр магадгүй чи хүн хүний бие организм нөлөөлж байгаа те. Өдрийн хоолоо бас идэн. За орой аль болох хоол идэхгүй байхыг боддог. Ер нь баг орой хоол заримдаа л идвэл өдрийн хоолыг идэж амжаагүй үедээ ч юм оройны хөнгө хооллох л болдог та. За юуны бэлтгэл түрүүн авсан гэж ярьсан шүү дээ. Тэмцээний нөгөө бэлтгэлийн үед ингээд за бэлтгэлийн ачааллаас магадгүй хосон биш магадгүй байна. Тэгэхээр ер нь бэлтгэлийн төлөөс цаашдаа яаж урьдчилан сэргийлж явж байгаа вэ? Тухай тэр бэлтгэл авахтаа би яг нь шууд гүйлттэйгээ холбож ирсэн. Одоо гүйж байгаа л хит ачаал аваад ч юм уу те одоо чулуун дээр бүдрээс. Тэгээд одоо яг ингээд ботхолэр үгүй байсан юм лээ. Бидний нөө амьдралын яг хэм маяг одоо энэ хугацаанд одоо буруу хөвшил гэх юм уу. Тэгээд би нөө бэлтгэлээ ирчээд нөгөө нэг үзүүлээд тэгээд тэгсэн чинь нөгөө түүхч биш болж таарад. Тэгсэн чинь суудлын мэдрэл дарагдсан байсан. За тэгээд энэ суудлын мэдрэл юунаас бол дарагдваа гэдэг тэгээд MRI-д орсон чинь миний нурууны доод үе суулт өгсөн. Тэгээд энэ юунаас болсон гэхээр яг нөгөө бидний өдөр тутмын амьдралын юм яг. Тэгээд би ажил дээрээ суухдаа дандаа ингэж хөлөө ингэж ачаад ороогоод ингэж дали суудаг байсан. Ингээд буруу. Тэ? За тэгээд ер нь л ингэж байхдаа дандаа ингэж одоо юу гэдэг цих биш ингэж ч юм уу те. Ингээд ер нь л ингэж өдөр тутмын бид нар ингэж хэм маягаас болоод хөвчлээсээ болоод нурууны суулт надад төгсөн байсан. Тэгээд тэр нь нөгөө нэг яг ингэж магадгүй баг зэрэг ачаалах үед нь шууд мэдрэлээ дардаг.
Тэгэд энийг айгу би хожоо уншсан л та. За тэгээд гүйлтээсээ өмнө бид нар ер нь ингээд хүмүүсийг харахад ганц гүйлт гэхгүй ямар нэгэн спортоор хичээлэхдээ ямар ч халаалтгүй шууд тоглолт. Одоо сакс ингээд заал авах гэж байгаа үед ингээд хүмүүсийг харахад халаалт бараг хийдэггүй. Нэг хэдүүдээ бөмбөг шидэт ч юм уу те ингээд шууд орчдөг. За гүгж байгаа үедсэн бараг зөөлөн гүөх юм чи ингээд халаалт хийхгүй байдаг. За гүүж дуусны дараацсан бас сонголтыг бас төдийлэн сайн хийдэггүй. Бийдсэн бас яг тийм юм ингээл яар сандраал ажлын цаг болохаалаа гэл нэг ганц хоёр те нэг юм практиксны юм хөдөлгөөнийг сонголт хийчээд тэгчдэг. Одоо яг сүүлийн 24 оноос хойш би яг тэр нурууныхаа суултыг мэдснээс хойш нурууны сонголтыг тэр зам аяг сайн гүйлтийн дараа хийдэг болсон. Турникэн дээр дандаа зүгддэг. Тэрнээс хойш ер нь бол одоо юу гэдэг миний нуруу өвдөх тэр нас харцсангүй гайгүй болоод байгаа. Тэгэхээр бид нар яг өөрсдийнхээ одоо энэ одоо хөвшлээсээ болоод тэгээд энэ өдөр тутмын амьдралынхаа юмнасаа болоод тэнгууд одоо гүүж эхлэнгүүд угаасаа л хүний ямар нэг юм байдлаар яс ч юм уу тийм өвдөд эхлэнгүүд гүйлтээс болоод бэлтгэл гэмтэл аваад энэ ч тийм буруу ойлголт. Гэтэл тэр нь ингээд удаандаа явж байгаа бидний өмнөх өөрсдийн амьдралын хэм маягаас олсон тийм үүдэлтэй юмудаас мэл магадгүй зүгээр яг үнэхээр одоо юу гэдэг санамс руу гүйж яагаад үнэхээр бүдэрч унах ч юм уу тийм нас одоо нэг юм гинтийн бэрхтүүд бол тийм байна. За тэгэхээр нөгөө саяын яг энэ ярианаас дүгнэхэд ялангуяа гүйдгүй хүмүүсийн дунд тийм ойлголт яриа байдаг. Юу гэхээр гүүхээр хүн гэмтдэг шүү дээ. Гүүхээр өвдөггүй болчдөг, өвдөг бодоо болдог ч гэдэг юм уу те. Тиймэрхүү нөгөө буруу ойлголт хөвшил байдгийн байлээ. Би өөрөө ч гэсэн хоёр чихээрээ сонсч байсан. Тэгэнгүүт ер нь димийгээл тэгж байгааг сонссон. Тэгэхээр тэр үед би юу гэж хэлжсэн гэхээр гүүштэй гүйлт чи харин ч нөгөө юм сайн. Тэгвэл ягаад гүйдгүй хүмүүс ч гэсэн ингээд өвдөг нь жоохон нас ахихаараа тийм юу гадаг байна тий. Энд чинь бол ингээд нөгөө нэг энэ ерөөсөө энэ амьдралын буруу хөвшилтэй холбоотой болохоос гүйлттэй ямар ч холбоогүй тийм. Гүүхийн тулд наан нь тодорхой хэмжээнд өөрийгөө бэлтэн хүн тий. Нөгөө булчингаа бэлтэн, сэтгэл зүгээ бэлтэн. Тэгээд зөв техник дадлаар ингээд зөв хичээлэх юм бол ерөөсөө тийм бэлтгэлийн талгүй харин ч илүү байна тий. Одоо өвдөгний бэртэл дээр нөгөө нас өндөр болсон ингээд өвдөггүй болох энэ эрсдлээс ч харин ч сэргийлнэ гэдээ би бас хэлж ирсэн. Тийм тэгэхээр бас яг тийм олон ялангуяа олон нийтийн дунд тийм буруу ойлголт байдаг. Гүүхээр гэмтдэг ч гэдэг юм уу. Гүүхээр бөөрөнд мууч гэдэг юм уу. Яг нэг хамгийн их түгээмэл хоёр нь тэр байх шиг байна. Өвдөг бөөр хоёр удаа болдог гэдэг нөгөө гүүгээд хитрхи их турангуудаа бөөр нөөхгүй болоод тэгээд бөөр нь мууддаг ч гэдэг юм яг нэг тийм буруу хөвшин ойлголт байгаад шүү дээ. Тэр бол буруу ойлголт шүү гэдэг. Тэгээд бас бид нар нөгөө айгуу сайн өөртөө анзаарах хэрэгтэй байна. Нөгөө нэг бэртлээсээ болоод ингээл эмчнэр дээр өөр одоо янз янзын одоо үеийн дасгалын багш нар дээр очиод асуугаад нөгөө нэг бидний үндсэн нэг том булчин л ингээд ажиллаад байгаа боловч нарийн ширхгийн булчингууд өртөөс хөгжлөгөө. Одоо та нар ингээд гүйж захта анзаарж байгаад ингээд удаан гүүх тусам ингээд нуруу бүгтгөө л ирдэг. Ингээд ядраад ч юм уу чээж ингээд хумигдаад. Тэр яаж гэхээр бидний нурууны булчин сул чанга биш. Тэрнээсээ болоод ингэдэг. За тэгэнгүүт одоо юу гэдэг баруун талаараа илүү хүн одоо хөдөлгөөн хийж баруун талаараа унтдаг иддэг энэ байх юм бол бас бидний ингээд баруун талын булчингууд нь илүү хөгжөөд нөгөө зүүн тал ажиллагааг үнэт нь хөгжих болчдөг. Тэгээд ингээд ердөөс энэ бүгд ингээд хоорондоо маш их уялдаа холбоотой. Тэгэхээр юу гэдэг гол үндсэн том булчингаасаа илүү нарийн ширхгийн булчингуудаа бас хөгжүүлэхэд аягүй сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг гэртээ байдаг те эрсэнтэй тасгалууд те одоо нэг эрчимтэй одоо нэг заалны бэлтгэл дээр сонгомол тасгалууд хийдэгтэй адилхан яг тийм тасгалуудыг хийж ийм нарийн ширхгийн булчингуудаа бас хөгжүүлэх юм бол ер нь бол бас бэртэл гэмтлээс хүртлэн сэргийлнэ гэж ойлгоод байгаа. Гэртээ хийгддэг тэр тасгалууд дотроос нь эрзэнтэй тасгал гэж шүү дээ. Эрзэнтэй тасгал дээр яг эртээдийн нөгөө том сургалт дээр Төвшин Баяр юм чинь ярьжсэн шүү дээ. Нөгөө гадна талын нөгөө юм булчин ингээд нөгөө эрзэнтэй юм хийдэг. Эртээчүүд ер нь хийдгүүгээдсэн тийм. Тэр тасгал маш чухал тасгал шиг санагдсан. Яагаад гэхээр энэ өнгөрсөн өвөл нөгөө гүүгээд хүүтэнд гүүгээд жоохон хүчилж гүйснээс болоод яг миний зүүн өвдөгний гадна тал тийм бас нэг жоохон гэмтэл үүссэн байхгүй тий. Тэр бол яг ингээд бодоход яг тэр хажуугийн хажуу талтай энэ холбоотой байгаа байхгүй. Тэгэхээр тэр яг эрзэнтэй тасгалыг хийхээр яг энэ өвдөг энэ түнх хоёрын яг энэ гадна тал дээр тэр юу гэдэг юм бэлээ тэрнийг хөгжүүлж байгаа байхгүй.
Тэнгүүд ирчүүд бид нар ч ерөөсөө яг тийм тасгал хийдгүй хүмүүс байлээ шүү. Тэр яг үнэн байлээ. Тэгээд нэг кор бас тасгал кор булчингаа хөгжүүлэхэд бол нурууг чанга байлгаханд бол одоо нэг бланк барих, хэвлийн тасгал ч юм уу тийм тасгалуудыг ер нь бол сайн хийх хэрэгтэй юм билээ. Тэгэл одоо энэ бүгдийг чинь бол яг нөгөө бэртэлтийн тал аваад юунаас аваа болоод байгаа шалтгаанаа олохын тулд л ингээл олж байгаа шүү дээ тийм. Тэгээд бас яг тэр Төвшин баярын чинь юу харж яхад нөгөө хүний энэ юу өвдөгний энэ тэмдэл чинь болохоор яг тэр хөлийн тавилт бол нөгөө хөл тавхайн бүтцтэй яг холбоотой гэдгийг харагдаад байгаа байхгүй тий. Тэгэхээр яг ялангуяа яг ингээд зөв техникээр ингээд бүүж байгаа мэрэгжлийн тамирчид бол ялангуяа ингээд яг урд нөгөө юу хэсгээр өлмийн хэсгээр бүүж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр яг өлмийгээр хийж ингэж тавина гэдэг чинь нөгөө за номны байрлал ямар байхаас үл хамааран яг тэр нөгөө шилб ингэж мушигддаг гэдэг байгаа шүү дээ тий. Яг тэр мушигдах юу ингээд тэгш барьж өгч байгаа байхгүй. Тэгтэл яг нөгөө бүтэн бол ингээд өсгөлдөж бүүжээвэл тэр чинь ямар ч найраа байхгүй. Нөгөө юу шилб ингэж мушигт орж ирээд байгаа байхгүй тий. Тэгэхээр яг мэдээж хэрэг яг бүтэн уул дээр бүүж байгаа тохиолдолд тэр номыг сайжруулах одоо юм хийж болно тий. Эсвэл ингээд юм одоо ч бас юм карбон юм номтой уловч гарсан тий. Тийм их уловч хэрэглэхээс гадна яг өлмөдөж гүйх юм бол аль тэр эрсдэл бол их харьцангуй бага байх юм байна гэж ойлгосон. Гэхдээ юу байгаа өлмөдөж гүйхээр шагаан дээр нэлээ их нөгөө ачаал ирдэг. Түнх өвдөх хоёр дээр ирэх ачаал бол буурчдаг юм л л дээ. Тэнгүүд бараг 70% ч юм уу шагаан дээр ирчдэг юм байна гэж судлаад үзэхэр. Тэгэхээр шагаан дээр их ачаал ирэхээр ахил руу бас нэлээ ачаал орж ирэх гэсэн тийм. Тэгэхээр чи нөгөө нэг одоо шилб ахилынхаа хэрвээ өлмөдөж гүйж байгаа бол бас ингээд сайжруулах хэрэгтэй юм билээ. Тэгэхээр л одоо ер нь ингээл нөгөө нэг би ч анх ганцаараа ингээл гүгэл ямар ч туршлагагүй байж байгаа л ингээл буруу гүйж эхлэх ч юм уу тэрнээсээ болоод тий одоо нэг буруу хөлийн тавилт гээл тэрнээсээ болоод гэмтэл мэмтэл тэр ч мөн нөлөөлж байгааг үсэх. Тэгэхээр одоо нөгөө гүүхийг сонирхож байгаа гүйж эхэлж байгаа хүн бол бас одоо гоё сургалтууд байна тий манай арчимтын сургалтууд байна, заалны сургалтууд байна. Тэрэн дээр зөв одоо байн заавал тамирчин болох бид нар тэгээгүй. Тэгэхээр нөгөө юмыг зөв техниктэй зөв сурчих юм бол эргүүлээд бид нар эрүүл мэндтэй сөргөөр нөлөөлөхгүй л гэж ойлгож байгаа. Тэгээд бас яг одоо манай шийтрэ багш маань заалны бэлтгэл дээр хариуцаад орж байгаа тэгээд энэ дэр чинь яг ингээ шийтрэ багшийг хийж байгаа дуурайгаад яг ингээд техникийн зөв ингээд суралцсан юм бол тэ дараа нь гүйж явах гэсэн харагдах байдлаар айгүй гоё харагдаж шүү дээ. Одоо нэг гоё юм мэрэгжлийн тамирчдыг ингээд харж байхад айгүй гоё харагддаг шүү дээ. Одоо юу гэдэг сагсан мөнгөний тамирчин гэж юм ингээд харахад гоё ур чадвартай тамирчид чинь нэг цаанаа гоё харагддаг шүү дээ. Тэрнтэй адилхан гүйлт дотроо ингээд бас гоё харагдах байхгүй. Тэгтэл ингээд яг хурдан гүйдэг хүн байж болно те. Тэгтээ ингээд техникгүй ингээд жоохон хүчлээл ингээд гүйж байгаа хүмүүс ч юм бол бас харагдах байдлаа гэсэн жоохон болох гэж харагдана л да. Тэгээд урт хугацаанд бол бас яг тэр бэртлэг гэмтлийн рүү шалтгаан болоод байгаа те. Ингэж бодож байна. За ингээд гүйтийн талаар ерөнхийдөө хэлээ ярьлаа те. Тэгээд өөр одоо нөгөө хобби юу вэ? Гүйтээс өөр ямар хобби вэ? 22 оноос намраас би ууланд орж эхэлсэн. За тэр нь бас нөгөө төрсөдөртэй өөртөө цэцээгүн гараад үзчихсэн гэдэг нэг зорилго тавьсан байсан чинь тэрнлүүгээ одоо гарах гээд одоо би бас одоо хөдөлтөж байгаа шүү дээ. Хаашаа ямар хүмүүстэй гарах уу одоо уулынхныг яаж би танихгүй. Тэгээд ямар тач хайрхан аялагч клубын гишүүн болсон 22-нд тэднийхээс хайрхан аялагч клубээс 36 км-ийн энгийн алхалтын ивент зарлагдахаар анхудаа одоо миний цэцээгүн гарах юм 36 км алхаад тэгээд ерөнхийдөө уултаа холбогдсон. Тэр төрсөдрөөс өмнө тэгээд цэцээгүн гарчаад 10 сард нь анхныхаа өндөр уул руу гарч ирсэн 22 оны 10 сард Хөвсгөл аймгийн Мөнх сардаг хайрханд гараад 11 сарын 26-нд их богд хайрхан баг богд гээд ингэж яваад 2 сард насралт одоо 23 оны 2 сард асралт 23 оны 5 сард Монголын одоо хүйтний оргил дээр гараад ерөнхийдөө уулын дөрвөн бэрх юм болцлыг хангасан. Уулын спортоос ингэж хичээлээ тэхэлсэн. Тэгэхээр уул гүйлт хоёр ер нь
яаж холбогдож байна? Бие биентэйгээ харьцах зүйл байна уу? Бас бие биентэйгээ ингээд холбоотой тэ нэгийгээ суппортолдог ийм талууд нь ямар тал байна? Тий. Яг хоо харьцлах ч юу яг хоо нөгөө тухайн хүний яг өөрийнх нь зорилго л доо. Яг чи гүйлтээр илүү их амбисэн хөөж байгаа мó эсвэл уулаар юм уу гэдэг. Миний хувьд энэ хоёрыг бол би бол одоо юу гэдэг аль нэгийг нь гэж би бол сонгож чадахгүй. Хоёулаа надад өөр өөр мэдрэмж өгдөг. Гүйлтээр хичээлэхэд бол би илүү медитейшн бясалгал тал руугаа өөртөө илүү их одоо чиглэж анхаардаг бол ууланд гарахаараа би бол ямар ч бодлого болж чаддаг. Ингээд тархиа ингээд 100% амраач чаддаг гэх юм уу. Тэр уулнаас авах мэдрэмжөөр гүйлтээс авах мэдрэмжөөр. Гэхдээ энэ хоёр хоёулаа надад нэг зүйлийг өгч чаддаг. Тэрний үгээр эрч хүч энергийг өгч чаддаг. Уулаас одоо буухта бид нар таяг ашиглаж сурах хэрэгтэй юм лээ. Таяг бол одоо юу гэдэг нь бидний биеийн жинд өвдгөн дээр хөлн дээр ирж байгаа ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулж өгч байгаа шүү дээ. Тэгэхээр таягийг зөв ашиглаж сурах хэрэгтэй. Нөгөөтэйгээр уулаас доошо буух гэж байгаа бол бас зөв бууж сурах хэрэгтэй. Ингээд дийлэнхтэй ингээд өвдгөн айгүйх нуулж яг өвдгөн дээрээ шууд ачаалал өгдөг. Бага зэргийн юм хошоо гэдгээр те таазаа ташаага жоохон татсан маягтаа ч юм уу ингээд бас яг техникүүдтэй. Тэгэхээр энийг яг л ер нь юу ч хийсэн юмыг нь яг техникийнхаа дагуу хийчих юм бол одоо юу гэдэг тэрнгээр хичээлэхээр тийм одоо бэрхлэлийн план авна гэсэн юм бол ер нь бол гайгүй. Бид нар нөө буруу хийгээддэг учраас тий өөрсдөн дээрээ гэмтэл авчингууд энээс болоод бэрхлэлийн план авчлаа штэ гэж яриад байдаг байхгүй тий. Өнгөрсөн жилийн одоо энэ жил сая одоо миний төрсөн өдөр 7 сарын 30-нд тэрний зорилго маань болохоор замартаач би олон улсын нэг марафон цагтаа болохыг хүсэж ирсэн. Миний нэг анхны 40 км чинь 4 цаг 39 минут. Тэгээд аль биесны марафон цагтаа болохыг хүсээд ерөнхийдөө Сөүл марафонд бүртгүүлээд Сөүл марафонд орж исэн. Тэгээд марафонд 40 мянган хүн оролцсон. Тэгээд марафоны цаггүй учраас би одоо гарааны хамгийн хойд хэсэг буюу G гараанаас байсан. Тэгээд манайхан J гараан дээр байсан. Ингээд энэ хэд маань баг 40 минутын өмнө гараа гүйчих чахад би ингээд гараагүй стил нөө өөрийнхөө гарааны гарах цагийг хүлээгээд байжсан. Тэгээд тэрэн дээр яг тэр марафон бол 40 км-хэд айгүй хурдан дууссан. Аюу хурдан дууссан. Маш олон хүн байсан. За цагаараа явцсан бас нэлээд хүүтэй юм байсан. Борото. Тийм хүүтэн нэмэх 1 градусч байлоо да. Тий. Тэгээд нэг мэдсэн чил 30 км болсон мэт. Би бүр өөртөө итгэж чадаагүй. Чи юу яагаад тийм хурдан дуусчдаг. Тэгээд тэрэн дээр үтсэн ядралт байгаагүй. 30 км ядралт байгаагүй. Тэгээд пэсээ харсан чи бүр өстө сайхан 4 хэд 50 мавтаас даг гүйсэн байлээ. Тэгээд багшаах надад даалгавар өгөө явдаг хгүй дор цаг шиж. За чи яг тэр хугацаанд орж ирээрээ гэдэг. Айл болох тэрийг хийхийг бодно. Гэхдээ одоо юу гэдэг сэтгэл зүйтэй ингээд өөрийгөө дарамт өсөхгүйгээр юм хийчихвэл айгүй амар юм бэлээ. Тэгвэл би чадах болов те би нэг бодоо яа те хийж чадахгүй бол яах вэ гэдэг нөө сэтгэл зүгээ ингээд юм нь эхлэх байх чи өөрийнхөө сэтгэл зүг төрүүл ядраачдаг. Тэнгүүт одоо гүйлтийнхэн чинь бол дийлэнх сэтгэл зүй сайтай байж ижил бид нар замаа дуусгах штэ. Гэтэл нөө хамгийн түрүүнд сэтгэл зүгээ ингээд унтраачаар амжилт нь ингээ хойшлоод эхэлдэг. Тэгээд G гараанаас гараад 3 цаг 50 минут. Тийм 50 минут гүгээд аль биесны марафон цагт болсон. Одоо магадгүй тэр нь дараагийн олон улсын марафонд ороход одоо би ч юм уу C ч юм уу гараанаас одоо хойноос биш хамгийн хойноос биш одоо урдаас гарах боломж нэгдсэн. Тэгээд өмнөх 2 дахь марафон маань болохоор өмнөх марафоноос 40 хэдэн минутаар урагшлуулж чадсан. Тийм. Тэгээ аль биесны марафон цагт болсон байгаа. За мэдээж одоо юу гэдэг дараа гүйлтийн амбиц гэдэг чинь тэгээд яг тухайн нөхцөл байдалтай тааруулаад би одоо яг жилдээ тодорхойлол дараа яах вэ гэдгээ юм тодорхойлдог. Аль болох эрүүл мэндийн гүөхч байхыг боддог. Тэгээ энийгээ би өнөөдрийн нэг 3-4 жилд ингээ хийх биш. Насан туршдаа би 60 настай болоод 70 настай болсон ч би гүйлтийн спортыг хайхгүйгээр эрүүл мэндтэй өдөр тутамдаа би бол хийн гэж бодож байгаа. Манай чигийн одоо яг хамгийн гоё туршлага бол өнөөдрийнхээс бол яг төрсөн өдрийн хоорондтай юм зориг тавьж шүү дээ. Тэр зорилгын хойноос ингээд явж байгаа байхгүй тий. Тэр бол их гоё санагдлаа. Тий. Баярлалаа. Тийм хүн ингээд яг өөртөө бид нар ингээд нэг юм урмын үгээр дутагдаад нэг ч юм ирч хүчээ одоо яаж авах вэ гэдэг ингээд заримдаа бах ингээд нэг юм сэтгэл санаа унтрах үе байна тий. Гэтэл одоо өөртөө жижигхэн зориг тавиад тэрнийхээ хойноос ингээд утга учиртайгаар ингээд тэмүүлээд яваад тэр зоригтаа хүрчгээр одоо хин нэгний үгээс чи сайн байсан шүү гэхээсээ илүүтэйгээр чи өөртөө бүр ингээд илүү их тэр урмыг ингээд өөртөө өгч байгаа байхгүй. Тэгэхээр хүн ямар ч зориг бич болно. Заавал одоо ингээд нэг том тий
би тийх ёстой ч юм биш. Зөвхөн би өнөөдөр нэг 21 км-ийг өмнөхөөсөө илүү нэг 5 минутаар ч юм уу урагшлуулж байгаа. Эсвэл одоо гарч үзээгүй би уул руугаа гараад үзчихмээр юм ч тийм үү. Яг тэр нэг гоё ингээд амьдралд нэг юм утга учиртай зорилгоо тавиад тэрнийхээ хойноос явчих юм бол би бол яг ингээд хүмүүс чи яаж ийм гоё ирч хүчтэй ч тийм ийм урам зоригтой гэдэг. Тэгэхээр яг миний өдөр тутамд өөртөө тавьж байгаа зорилгынхаа ард гараад зорилгоо биелүүлж шатсан болохоор ингээд цаашаа өргөжлүүлээ л энийгээ хийгээд байгаа юм байна. Би яг одоо ч нэг өөрийгөө зөв үддэг гэж боддгоо байхгүй юу. Тий. Яг нэг багшийнхаа эрчимтэй ангид ороод би чинь 23 оны 12 сард л орж эхэлсэн. Тэгээд нэг жил гарны энэ жилийн хувьд бол яг үүндээ бас нэг арай нэг өөр зорилготой байгаа учраас гүйлт рүүгээ одоо юу гэдгийг илүү ингэж юу яаж орж чадахгүй байгаад байгаа. Хүн ер нь насан туршдаа л суралцах. Тий. Насан туршдаа суралцах. Одоо ч ингээд би ингээд заримдаа гүйлтээ ингээд харахаар чэйжээ хаялцсан гүйжлээдэг, буруу гიშгцэн гүйжлээдэг. Тий. Магадгүй 5 жилийн дараа одоо 30 он гэхэд харьцуулаад за би бас одоо л нэг зөв сурж байна гэсэн бодол магадгүй төрж магадгүй. Тэгээд одоогоор л яг зөв техниктэй сурсан гэж бол би өөрийгөө сайн хэлэхгүй. Гэхдээ гүйлтийн талаар туршлага авч जैन. Тий. Энэ жилийн хувьд Seoul марафон гэсэн. За дараа жил би Япон руу тэмцээнд. Гэхдээ мэдээж нөгөө Токио марафон бол биш. Гэхдээ Японы ямар нэгэн жижиг улсын юм хөрхөн марафонууд болдог. Ер нь бол яг олон улсын тэмцээнд тухайн газрыгаа соёлынтоо танилцсангаа гүүмэр санагдаад тий одоо л. Тий аялангаа нэг хөрхөн өөрийгөө нэг челленжид орчвол үзчихэл тий. Тийм л зорилготой. Хоёр охин охиныгаа ер нь 5 6 настайгаасаа ингээд урагшаа дугуй цагаан руу авч гараал зүүн оргил руу авч гараал тэгээ зүүн оргил руу хахтаа ингээд 30 минутанд гарах хэрэгтэй бүр ингээд шахчихна. Би ер нь жоохон тийм шахдаг ер нь амраахгүй те дээрээ гарсан хойно уух ус ууч тийм үү те тэгдэг. Тэгээд хоёр охин айгүй хөрхөн ээж чи гэдэг хэвгүй ээж чи маргааш гүүх юм уу гэж дандаа оролгосон. Тийм ээж нь гүнэ гэд хэдэн километр гүүх вэ гэд. Тэгээ өглөө босч юмхтэй чи ээж чи өнөөдөр гүйсэн хэдэн километр гүйсэн яа гээл одоо хэдэн километр гүйсэн гэхээр яа гээл тэгэл одоо энэ бүх чи хүүхдийн сэтгэл зүйд бол нөлөөлөд байгаа шүү дээ. Тэгээ 23 оноос эхлээд хоёр охинтойгоо гэр бүлийн марафонд орж ирсэн. Тэр 1.5. Тэгээ одоо 3 дахь жилдээ энэ жил оролцсон. За хоёр охин маань болохоор өөрөө бие даагаад одоо бас одоо Achilles Kids гэх тэмцээнд ороод бас ингээд төрүүлж мөрүүлээд ер нь одоо ингээд гүүх айгу сонирхолтой болоод эхэлсэн. Уул руу хамт алхах сонирхолтой болоод эхэлсэн. Одоо цаашлаад өөртөө волейболоор хичээллээ гэдэг саналыг гаргаад ингээ одоо волейболоор хичээллээд явж байгаа. Тэгэхээр одоо энэ маань болохоор одоо ганц би ганцаараа гүгдэх байхгүй миний эргэн тойрондсан хүмүүс бас тодорхой хэмжээгээр нөлөө өгөөд те хүүхдүүд маань ямар нэгэн спортын юм сэтгэлийн хат одоо тэсэр төвчээрийг бас одоо ингээд аваад явж байгаа юм. Өөрсөнд нь л хэрэгтэй байх те. Миний энэ жилийн зорилго юу байгаа лээ гэж яг тэрнтэйгээ л уйлдана. Ер нь бол би өглөө яг ингээд эрт ер нь дасгал хөдөлгөөн уулагчсан гарах туртаа ингээд яг ингээд дөнгөж ингээд хүн хот сэрж штэ яг тэр үед ингээд хийх юм бол илүү бас ингээд тухайн өдрийн эрч хүчийг авдаг гэх юм уу. Өглөө дийлэнхтэй бол 5 цагт босоод гүйлтээ хийн. Уул руу гарахаар болсон гэсэн бас өглөө 5-д босоод эртхэн гарчаад эртхэн буугаад ирж ажиллаа амжуулах гол. Тэгвэл ингээд намайг чи ингээд төгжрөл энэ төргээл айгаа олон асуудал байдаг учраас уул гүйлтээ зэрэг хослуулж байгаа тохиолдолд 7 нот 3-аас 4 удаа гүйж байгаа тохиолдолд нэг өдрөн ч юм ууланд алхахдаг. Тэ. Нэг өдрөн ч. Би нэг удаа яг гүйлтийг хайжсэн нь болохоор 23 оны одоо нөгөө дөрвөн бэрхийнхаа боловлыг хангах үедээ би яг гүйлтийнхаа бэлтгэлийг шууд хайжсэн. Тэ. Яг ингээд нөгөө нэг ядраад байгаа байхгүй юу? Ингээд зэрэг хийхлээр ингээд заримдаа би нэг сэлж ах өглөө нь гүйчээд оройн нь сэлэнгүүд аюух ядардаг байхгүй юу усан цэлгээр. Тэгэхээр яг тэрнтэй адилхан яг нэг удаа би бол яг гүйлтээ тэр чигээр нь хаяад гэхдээ үгтэнд нэг удаа бол 7 хоногийн нэг удаа ч юм уу 2 удаа л зөвлөнгүү чинь тэрнээс яг багшийнхаа өгсөн даалгаврыг бол хийж чадахгүйсэн. Тэр нь болохоор хитрхийх олон юмд хүн санаа зовх тусам альчгүй те ингээд хий шаналхаас урж хаашгүй. Тэгэхээр яг чи өнөөдөр энийг юу зорилгоо олгоцсон тэрнийхэн төлөө л явчихъя гэдэг. Тэгээ 23 онд бол яг Алтай таван бүгд ийшээ баруун аймгаар авиралт хийхдээ бол би ялчгүй гүйлтээ бол яг хайж ирсэн. Одоо л тэрнээс хойш бол яг үрдсэн айл алны бослуулаад гэхдээ ингээ өөрийгөө нэг шахалтанд оруулахгүйгээр боломжтой үедээ уул руу гараад гүүх боломжтой хугацаанд гүүгээл. Өвөл болохоор ерөнхийдөө бид нар чинь өмнө нь заалны бэлтгэл гэж байхгүй хахад
11 сарын дунд хүртэл гадаа хүчдэг гэсэн өглөө эрт. Тэгэл цаана таал те. Одоо бас манай заалны бэлтгэл энэ жил бол бас эрт эхэлж байна 11 сараас. Заалны бэлтгэл 12 сараас 1 сараас эхэлдэг байсан те. Тэгэхээр одоо бас бидэрт боломж заал маань аягүй эрт эхэлж байгаа учраас зааландаа бэлтгэл хийгээд өглөө эрт гүүхийн хувьд одоо өвөл бол нэлийн хүүтэн байх учраас бол би бол айлуулах гүүхгүй утаатай байдаг учраас айлуулах тэгээд өглөө эрт гүүх байх хэлэлцэж байгаа. Зааландаа бэлтгэлээ хийгээд боломж гарвал гүйлтийн зам дээр гүйж. Гүйлтийн талаар магтаад нэг хэлэхэд бол одоо гүүхч хүн чинь бол бас ингээд байгальтайгаа ингээд байн харьцаад идэг байхгүй тийм. Баян нэг хөвчлөл гадаа гүйж байна. Тэгэхээр нөгөө байгалаа аягүй мэдэрдэг болчдөг. За 100 өглөө эрт босоод гүн идэх чи өөрөө нөгөө тэр өдрийнхээ босоод ажил төрөл ингээд амьдралынхаа босоод балансаа ингээд явахад өглөө эрт босчвол амар байдаг байхгүй. Тэгэх юм бол орой эрт унтаатай ингээд босоод ажилд ашиглахгүй гэсэн. Тэр үүднээс ихэнх гүүгчд маань одоо ингээд гүүгэл сонирхогчд маань айл болох өглөө эрт гүүхийг ирмэлцдэг ингээд бас бусдад ингээд зөвлөдөг гэсэн рекоменд хийж ийн гэсэн үг тийм. Ингэж чаана. Тэнгүүд за жишээлбэл өвөл өглөө эрт ямар байдаг юм бэ гэдэг. Нар гарахаас өмнө шүү дээ бүр эрт тусаад гүүхүүд бас дулаахан байдаг байхгүй. Хичнээн шинж гисэн. Ингээд одоо өглөө 5 цагт ингээ гадаа гүйд Сүхбаатарын талбайд тэр гүйж бодоход утаа гайгүй. Нөгөө хүмүүс айлууж галж эхлэх байдаг байхгүй. Тэгсэн мөртөө бас дулаахан байдаг. Амгүй. Тэгээ ингээ гүйчээд нар гарахаас өмнө яг нар гарах үед ингээ тийм яг байгаль үзэгдэл явагдаад салхилаад ингээ амар хүүтэрдэг байхгүй. Тэрнээс өмнө гүйч юм бас харьцангуй дулаахан байна. Гэхдээ мэдээж өвөлгүүн гэдэг өөрөө бас нэг бас тусдаа зөндөө ярих юм байгаа тийм. Яаж хувцлах уу гэдгээс өксүүлээд тийм. Юмнуудаа яаж хамгаалах уу гэдгээс өксүүлээд тусдаа зөндөө юм ярина. Гэхдээ яг нөгөө байгаль орчноо мэдэрдэг гэдэг талтаас нь хэлээд байгаа юм гэсэн үг. Тэгэхээр эрт гүүхээр жишээлбэл өвөл бол бас боломжтой юу байхад гүүхэд бас болно. Гэхдээ яг одоо утааны бас асуудал байна тийм. Утаатай үед бас өвөл гүүхэд бас эрүүл мэндэд бас сөрөг нөлөөллүүд байгаа. За тэгэл 100 бол бас өглөө эрт гүүхээр чинь өдөр бол ингээд халуун болчдөг. Гүүхэд маш хүндрэлтэй болчдөг шүү дээ манай шин тийм. Тэгэхээр эрт сэрүүхэнд гүүвэл бас ашигтай байдаг гэдэг ингээд өвөлж бай 100 ч бай эрт гүүх нь бас тийм нэгтгэлийн тийм ашиг байгаад байгаа шиг төсөөлөд байгаа байхгүй. Тий өмнө нь би нэг одоо анх нэг ганцаараа гүйдэг багтаа болохоор ингээд нарны цэцэг төрөгчд дээрээс нь заавал нэг пудер ингэсэг төрхийг гардаг байсан. Тэр айгу буруу байсан. Ингээд нөгөө хөлтөө дээрээс нь ингээд давхар будцсан байгаа штэ. Тэгэхээр чи нөгөө нэг эргүүлээд арсны бохирдол айгу үсээд арс маань айгу муухай болж гисэн. Тэнгүүд одоо би яаж юм гэхээр өртөөс айгу сайн цэвэрлэгийг өглөө хийчээд нарны цэцээ сайн түтрэхээ зүгээр л нөгөө төгжигч төрхөл гардаг. Би бафта гүйч чаддгүй юм. Ингээ хүмүүс одоо ингээ маах өвөл бафта гүйгээд юу гадаг штэ тэг гүйдэн штэ. Би болохоор бафта гүйч чаддгүй байхгүй ингээд нэг юм орон зайн хувьд ингээд нэг юм битүүрмжиж байгаа юм шиг тийм болчтой мэдрэмж авчдаг. Гэтэ би дандаа бафгүй гүйдэг. Нарны тосоо сайн өндөр хамгаалттай дүрхээд тэр хөлс гарч байгаа одоо цас орж байгаа бороо орж байгаа тохиолдолд нөгөө нарны тос маань өөрөө бас тэр нөгөө усны суурьтай байв, усны хамгаалттай байвал хөлс усны хамгаалттай байвал айгүй зүгээр. Өөр бол би нэг илүү тэгэж одоо чухалчилсан нэг тусдаа одоо сэвэгдэхгүй ч юм уу тийм гэсэн одоо арьсчилгааны бүтээгдэхүүн бол хэрэгэлдэггүй. Тэгээ гүүж орж ирчээд шүршүрд орчиж мөсөөр нүр харчтай. Мөсөөр нүр харчтай. Тэгэхээр магадгүй тэр маань нэг сэвэгдэх нөсөө тол үүсгэхээс ч юм уу бас сэргийлж магадгүй байх гэх. Асуулт авах бол бүгдээрээ тийм одоо өндөрлөөд зөөлөнгөлтэй хийж эхлэв тий. Тэгээд өнөөдрийн туршлага хуваалцын одоо ивентэд одоо миний яриаг сонсохоор ирсэн та бүхэн маш их баярлалаа. Тэгээд хүн болгон өөр ингэсэн тодорхой зорилготой байгаа. Тэрнийхэн төлөө тууштайгаар хичээнгүйгээр одоо хүрэх юм бол одоо заавал бид нар гаднаас одоо юу гэдэг урам ч юм уу авах гадах шаардлага. Бид нар өөртөө хангалттай урам өгч чадах одоо тийм хүчин зүйлсгээ өөрсдөө шүүл гэж би хэлнэ. Тэгээ өөртөө гол нь үнж тийм тууштай байгаад л ажиллая. Тэгээ маш их баярлалаа.